Миний бизнес нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаартаа бид 1990 оноос хойш цэвэр модон эдлийн үйлдвэрлэл эрхлэгч Woodman-ыг онцолж байна. Миний бизнес нэвтрүүлгийн зочин Чин Зориг. Woodman компани гүйцэтгэх захирал Чин Зориг нь модон эдлийн салбарт гэр бүлийн уламжлалыг өвлөж, хүүхэд ахуй цагаасаа Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат Мамугайн үүсгэн байгуулсан компанид том хүүгийн хуваар ажилтан тусалж анхны мэдлэг ур чадвараа эзэмссэн. Тэрээр шинжлэх ухаан технологийн их сургуульд модон эдлийн дизайнер мэргэжлэр суралцаж, улмаар Австрали улсад барилга угсралтын менежментийн чиглэлээр боловсрол эзэмссэн. 2000 оноос эхлэн Woodman компанид жолооч, угсралтын ажилтан, дизайнер зэрэг олон чиглэлээр ажиллаж 2013 оноос хойш гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Жишээлбэл яг бизнесийн цэвэр орчинд бид нэр өрсөлдөх юм бол дотоодын зах зээлийн бид нар 20%-ийг 20-с багагүй хувийг бид нар хангах хэмжээнд ажиллах төлөвлөгөө гаргаад ажиллаж исэн боловч бас л нөгөө ковид те өшөө дагалдах байгалийн баялагийг ашиглах хууль тогтоомж өшөө импортын бодлогууд энэ бүхнээс хамааралтайгаар бид нар богино хугацаанд төлөвлөхгүй бол холыг харж төлөвлөх тийм бодлогын хэмжээнд хийгээд ч тэр ерөөс мөрөөдөл болоод ингээд ширээн дээр бичиг цаас үлдчихдэг. Танах бол яг Woodman нэрээрээ 2001 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч яг 1990 оноос энэ компани эхлэл тавигдсан юм билээ. Та энэ тухайд дэлгэрэнгүй яриач. 2001 онд 90 онд манайх өд хуваар эрхлэх аж ахуй гэж байгуулагдаад тэгээд түүнээс хойш явж байгаад тухайн үеийн хуваар эрхлэх аж ахуйнууд жижиг дунд үйлдвэрлэлийн хэлбэрлэлөө шилжиж эхлээд за тухайн үед 2001 онд бид нар бас гадны компанитай хамтарч ажиллаж үзье. Бас гадагшаа зах зээл рүү бас бид нэр судалж үзье гэдэг Америкийн компанитай хамтраад тэгээд бид нар нэрээ Woodman болгож өөрчлөөд тухайн үед бас гадагшаа бүтээгдэхүүний экспортлох зорилготойгоор 2001 оноос нэрээ өөрчилж ирсэн юм түүхт. Одоо тэгэхээр чинь 34 жилийн түүхт энэ компаниг хамгийн анх ер нь ямар хүн үүсгэн байгуулсан юм бэ? Энэ манай гэр бүлийн манай ээж хоёрын бизнес. Тэгээд аав маань Маму гэдэг аж үйлдвэрийн гавьяат ажилтан байдаг. Манай яг үндсэн манай энэ модны салбарын ээж маань бас энэ салбарын хүн. Тэгээд тухайн үеийн Монгол улсын хэмжээнд хоёр үйлдвэр компанид байсных нь хоёуланд манай ээж хоёр мэргэжилтэй гэж ажилтдаг байсан. Тэгээд зах зээлийн нийгэмд шилжээд тэгээд тэрнээс хойш хүн болго хийж чаддаг зүйлээ цааш үргэлжлүүлж явах шаардлагатай болоод тэгээд манай компани өсөл тэндээс эхэллээ. Альва бизнесийг тууштай авч явна гэдэг бол өөрөө маш хэцүү. Танах бол маш олон жил ингээд оршин тогтносоор ирсэн. Тэгээд үүний гол зүйл нь таны хувьд юу байсан гэж боддог вэ? Манай үйлдвэр 91 оноос хойш хуваарь тухайн үед нэг хуваарь эрхлэх аж ахуй тохиролцооны дэлгүүрээр гараад хүн болгоо тухайн үед ажил хийхээс өөр гарцаагүй байдалд хүрээд өөрсдийнхөө чаддаг мэдээр эхэлж ирсэн. Үе тэгээд тэрнээс хойш манай үйлдвэр 2 дахь үе би ажиллаж байна. Тэгээд энэ бол 2 дахь үе дээр яаж би ч багасаа энэ үйлдвэрлэл гэр бүлийн байдлаар уруу татагдаж эхэлсэн юм те. Тэгээд энэ мэргэжил рүүгээ илүү төлхөө мэргэшээд тэгээд юу гэдгийг үүнээс өөр хийх ажилгүй болтлоо өөрийгөө энэ салбар руу чиглүүлсэн. Тэгэхээр төгсгөл гэж бол байхгүй. Юу гэдгийг цаашаа хөгжих, дэвших ямар боломж байна? Юу өөрчлөгдөж байна? Яаж тэр болгонтой зуралцаад их олон жил өнгөрсөн юм шиг санагддаггүй. Өдөр болгон л хөгжлийн талаар, өдөр болгон илүү их бүтээн хэмжээний талаар хөдөлж явсаар байна тий. Ер нь гэр бүлийн бизнесийн давуу тал таны хувьд юу юм шиг санагддаг вэ? Гэр бүлийн бизнесийн хамгийн том давуу тал нь өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг өөрсдийнхөө мөрөөдөлд зурснаар бүтээх боломжтой. Энэ бол ерөөсөө хамгийн том давуу тал. Дээрээс нь тухайн гэр бүлийн бүх үнэт зүйлүүд шингэсэн байдаг учраас юу гэдгийг маш үнэтэй зүйл. Үнэт зүйл тухайн. Миний хувьд бол энэ бол маш үнэт зүйл. Надад байгаа хамгийн үнэтэй зүйл юм даа. Тэгэхээр таны хувьд хэдэн настайгаас энэ компанид ажилласан гэсэн үг үү? Би зүгээр ингээд эргээд бодож байхад тухайн үед бол би 20 гараад ажиллаад их сургуулаа төгссөний дараанаас ажиллаж эхэллээ гэж бодож ирсэн. Боловч ингээд бодож байхад тухайн үед аавыгаа дагаад ажилтан туслах тэгээд тэр бүхий зүйлд хамт явж явах
хамт байх. Тэгээд ялангуяа орой гэртээ ирээд ажлынхаа талаар ярилцах гэдэг энэ болгоныг одоо ингээл тухайд одоо толгойд сэтгэлд ингээд тонгшоод яваад идэг гэсэн юм. Тэгээд би бол ер нь төрснөөсөө хойш одоо 90 оноос эхлээл одоо баг хамт ажилласан юм байна да гэж одоо бол дотроо тэгж боддгийг тэрэнд одоо бэлтгэх. Тэгээд түн чи нөгөө шууд ажлын байран дээр гараад биш тухайн ажлын байранд бэлтгэх бас их чухал процесс явагддаг. Тэгэхээр тэгсэн юм байна даа л гэж одоо боддгийг. 1990 оноос хойш одоо хүртэл ингээд үйл ажиллагаа доктортой явагдаж байгаа гэхээр чинь эдийн засгийн олон уналт босолтууд байна. Дээрээс нь маш олон төр засгийн чинь өргөцсөн байна тий. Тэгээд энэ хугацаанд ер нь та бүхэнд тулгарч исэн том бэрхшээлүүд нь юу байсан бэ? Хамгийн чухал зүйл хууль тогтоомжийн хувьд айгүй докторгүй байдаг. Жишээлбэл манай компани одоо энэ олон жилийн хугацаанд тендер болон тий тендер явуулалт авах ажиллагаатай үйл ажиллагаанд ер нь барыг оролцож байгаа юм. Тэгэхээр одоо Монгол улсад бол хүн ам цөөхөн дээрээс нь үйлдвэрлэл илүү одоо цаашаа юутай явахд бидэрт орлого маш чухал нөлөөлдөг. Тэгэхээр хамгийн том одоо худалдаа авах чинь төр өөрөө. Тэгээд төрийн маань худалдаа авалт өөрөө үндсэн чиглэл нь одоо гаднаас импортлох өөрөө одоо өөрсдөө гаргаж байгаа бодлогын эсрэг одоо маш удаан хугацаанд явсан дотоодынхаа одоо тий юг дэмждэг бодлого. Энэ бол маш чухал. За дээрээс нь дахиад эцсийн бүтээгдэхүүний дахиад нэг үн өртөг өндөр байгаатай холбоотой хэрэглэгч нарын төвшин бага байгаас бид нар ерөөсөө орлогоос бүх зүйл хамааралтаар бизнес ухарч идэг. Татварын хувьд бол мэдээж тэгэл те одоо юу хэлэх хэвдэ нэр. Одоо мэдээж одоо хувийн хвшлэхээр бид нар бол ажлын 6 хоногтой хвшлэг үйлдвэр маань ажилладаг. Тэгээд ажлын цагт ажиллаа тарахаараа бас их баярлална. Тэгээд их олон цагаар ажилладаг, их хичээж ажилладаг. Тэгээд тэгж их ажилласны одоо юунд хамгийн өндөр одоо цалин авч байгаа хамгийн өндөр ашиг орлого олсон одоо тухайн саруудтай хамгийн өндөр татваруудыг бид нар одоо өөрсдөөсөө төлж явдаг. Тэр бол одоо хуулийн дагуу хийгдэж байгаа. Энэ дээр эргээд бидэрт одоо ямар нэгэн дэмжих бодлого ерөөсөө байдаг. Яг татвар төлөхгүй байна гэж бол байх боломжгүй шүү дээ. Бид нар ч одоо нийгмийн хувьд мэдээж яг үйлдвэрлэл бизнес эрхэлж байгаагийнхаа хувьд тодорхой хэмжээнд одоо манлайлал үзүүлж татвараа бол маш сайн төлж явах хэрэгтэй. Зүгээр шудраг бус байгаа байдал нь одоо надад ерөөсөө бүр эрс би түүнийг одоо буруу шавдаг. Дотоодод ялангуяа үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс маш их завгүй ажиллаж байна. Дотооддоо одоо хамгийн одоо хямд өртгөөр бүтээгдэхүүн бий болгож одоо хэрэглэгч нартай хүрэх гэж маш их хувийнхаа цаг одоо юг зарцуулж ажиллаж байна. Тэгээд манай одоо юу гэдгийг хамгийн их ажилласан үйлдвэр нь мэдээж орлого их одоо олж таараа бусдтайгаа харьцуулахад тэгэхээр тэрнээс авах татвар нь мэдээж их байна. Яг хувь нь адилхан ч гэсэн одоо юу гэдэг те их хэмжээнд одоо үйлдвэрлэл явуулаад тодорхой хэмжээнд одоо ашиг нь байнга өсөлттэй байх юм бол татвар авах хувиа багасгах гэдэг ч юм уу те. Тэгэхээр өнөө жил авч ирсэн татвар дараа жил авч ирсэн татвар хоёрын дүн нь ойролцоо байж болно шүү дээ. Тэгэхээр бид нар илүү их ажиллах урам зоригтойгоор илүү их одоо те тэр татварын хөнгөлөлтийг одоо биднэрт их ажиллаж одоо бид нар улстай татвар төлснөөхөө те үр шимээр бид нар одоо ийм хэмжээтэй ийм одоо үр дүнд хүрч биднэрт ингэж хөнгөлт юм байна. Заримдаа бол ажилчдын цалин хангамжин дээр гэхэд хамгийн өндөр хэмжээнд хамгийн олон цагаар ажилласан хамгийн их зүрх сэтгэлээ зориулж ажилладаг өдөр шөнөгүй шахам ажиллаж байдаг тэр улсуудынхаа цалин өгөхөд нийгмийн даатгал болон те нөгөө татваруудад өгдөг тэр дүнг харахаар өөрөөсөө ч харуулмаар одоо тэр бол одоо их л хэцүү санагддаг. Тэгээд бүгдээрээ нэг жигд одоо тий ачааллаа даваад даатгалаа одоо энэ бүх юма төлбөр татвараа төлдөг бол бусад одоо энэ хүмүүсээ дэмжих бодлогыг тий яг зэрэгцүүлээд барьж аваасаа л гэж хүсдэг ш дотроо. Ер нь өнгөрсөн хугацаанд танах төр засгаас ямар нэгэн туслал дэмжлэг авч ирсэн үү? Би одоо яг төдийлөн санаанд боохгүй байхыг бодоход би бол одоо харамсалтайгаар хэлэхэд бол одоо байгаагүй юм байна гэж ойлгож байна. Зүгээр хамгийн одоо ойрхон надад санагдаж байгаа нь сая ковидын үед манай байгууллага руу уцтаад нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 500 сая төгрөгийн зээлийг манайх руу хүмүүс уцтаж өгсөн тохиолдол анх удаа болсон. Би одоо олон жил одоо ажиллаж байхдаа ийм хэмжээнд те одоо төр засгийн юу бидэрт одоо ийм санаа тавьж байгааг анх удаа одоо сонсоод үзээд би бол дотор хувьдаа их одоо баярлж байсан. Гэхдээ бидний үйлдвэрлэлийн хэмжээнд бол тухайн одоо зээлийн дүн бол мэдээж одоо хангалтгүй. Гэхдээ одоо мэдээж биднэрт бол тусал нэмэр болсон л доо.
танайхаа бол яг дотооддоо одоо өөрснөө түүхийдээ аваад тэгээ тэрийг нөгөө боловсруулад бүтээгдэхүүн хийдгээрээ алдартай байсан. Энэ нь одоо ер нь хэвээрээ байгаа юу? Ерөнхийдөө яг үйлдвэрлэлийн салбар манай одоо салбарт бол ковидын өмнөх үе болон дараагийн үе гэж одоо зүгээр миний төсөөллөөр бол тийм хоёр өөр одоо төвшил явагдаж байна. Тэгээд мод материалын өмнө ковидын үед одоо үйлдвэрлэлийн салбар тэгээд өнөөгийн олон улсын нөхцөл байдлаас хамааралтайгаар 4-5 дахин өссөн. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүнийг одоо боловсруулад гаргах зардал нь өөрөө нэлээд өндөр үнэтэй болсон учраас хэрэглэгчдийн тоо буурсан. Түүнийгээ дагаад одоо үйлдвэрлэх нөхцөл байдлын хувьд одоо ялангуяа Монголд бол нэлээд хэмэгдэл болж ирж байгаа. Түүнийгээ дагаад одоо юу гэдгийг хоёр дахь материал ДСП, MDF боловсруулсан материалуудаар үйлдвэрлэх одоо үе шат дамжлагууд нь илүү одоо төлхөө нэмэгдээд тэгээд түүнийг дагах одоо боловсруулах салбарууд нь ялангуяа гадны одоо үйлдвэрүүдийн материалууд бол нэлээд өндөр хэмжээгээр сүүлийн үед ашиглагдаж эхэлж байна. Тэгвэл таны хувьд одоо ингэж гадныхантай харьцуулахад манай яг энэ салбар нь одоо төвшнгөөрөө хэдэд чигсдэг гэх юм. Одоо 100% байлаа гэхэд ямархуу төвшөнд байгаа вэ? Хөгжлөөрөө. Хөгжлийн хувьд бол хоцорсон зүйл бол байхгүй гэж боддог. Зарим нэг тухайн газар зүйн байршил тэгээд тухайн нөгөө орчны ялангуяа модын эдлэл дээр бол орчны одоо уур амьсгалын чиглэг хуурай байдал гэдэг одоо тэгэл манайх шиг жилийн дөрөв үйлрэлтэ хитрхи хуурай эсвэл одоо халахаараа маш өндөр температурт халдаг, хөрхөөрөө маш одоо хүйтэн болдог. Энэ болгонд одоо модыг боловсруулах гэж хамгийн өндөр зардлаар одоо бүтээгдэхүүн бий болдог. Монголд ялангуяа одоо бусад орныг бодох юм бол тэгэхээр тэр их өндөр зардал тэр юунд одоо эдийн засгийн хүчин зүйл, цагаан агарын хүчин зүйл энэ бүх зүйлүүд одоо нөлөөлж идэг. Одоо жишээлбэл энэ үйлдвэрт бол ерөнхийдөө бүх одоо тоног төхөөрөмж нь механик гэн тий гар аргын юмнууд ерөнхийдөө зөөн харагдаж байна. Тэгэхээр энэ хоёрын хоорондын харьцаа ямар байд юм бэ? Бид хэд модон материалаа боловсруулах тоног төхөөрөмжүүдээс одоогоор ажиллахгүй байгаа нэлээд олон тоног төхөөрөмжүүд байгаа. Яг нь эх одоо жилүүдэд магадгүй одоо ойн нөхөн сэргээлттэй ойн цэвэрлэгээ илүү эрчимжид ирэх юм бол тэрийг одоо гар аргаар илүү модон цэвэр модоор үйлдвэрлэх процесс өөрөө аюу их тийм гар аргаар хийгдэх процессууд аюу их байдаг. Одоо дисплейгэр ч юм уу те хоёр дахь материалуудаар хийгдэж байгаа тавилгууд дээр одоо автомат процесс илүү төлхөө хөгжсөн. Тэгэд бид бол ерөн сүүлийн үед илүү үйлдвэрээ автоматжуулах талын юмнаар илүү анхаарч ажиллаж байгаа. Цэвэр модон эдлэлээр бүтээгдэхүүн хийлгэн гэдэг бол өөрөө тансаг зэрэглэлтэй орно тийм үү? Тэгэхээр ер нь танаа одоо үйлчлүүлэгчдийн дундаж насны ямар хүмүүс байдیں۔ Ер нь яг ямар төрлийн бүтээгдэхүүнүүд илүү их сонирхдаг вэ? Захиалгаар хэлбэлж байна. 2007-8 оноос өмнө бол модон эдлэл түлхүү одоо үйлдвэрлэлүүд нь хийдэг. Тэгээд тэртлийн үйлдвэрлэлүүд нь түлхүү байснаас хэрэглэгчдэр нь бас түүнийг хэрэглэх одоо нөхцөл байдал үнийн хувьд ч гэсэн бас нэлээд боломжтой байсан. Одоо сүүлийн үед бол мэдээж одоо түүхийд материалын хувьд ч өөрчлөгдөж байна, өнгө загвар дизайны хувьд ч өөрчлөгдөж байна. Ялангуяа одоо сүүлийн үед тавилганд хэрэглэж байгаа DSP, MDF гэсэн материалуудын одоо хүнд үзүүлэх нөлөөлөл эрүүл мэндийн хувьд ч гэсэн тэр нь төдийлөн хуучных шиг тийм муу зүйлүүд нь ч багасж байна, хөгжиж байна л да. Тэгээд энэ зүйлийн хөгжлөнд яг мэдээж одоо мод маань өөрөө байгалийн натурал одоо бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр мэдээж модны хэмжээнд одоо чанарын хэмжээнд хүрэхгүй ч гэсэн яг дөхөж ирж байгаа. Хэрэглээг бол одоо хангахуйц хэмжээнд болж байна. Үн өртгийн хувьд бол нэлээд боломжтой байгаа байдлаас модноос илүү төлхөө ашиглагдаад байна. Зөвхөн модон материалын хувьд одоо өөрөө чи илүү ингээд төлхөө одоо асуусан учраас би зүгээр энэ дээр өөрийнхөө санааг хэлэхэд модыг хэрэглэж байгаа хэрэглэгч нар маань их хвчлэн эрүүл мэндийн одоо гэр ахуйн тавилгын хувьд гэхэд одоо өвчтөе хүний өрөөнд хүүхдийн өрөөнд одоо галтгооны тавилга гэхэд хоол хүнсээ хадгалдаг өрөөнд те их хвчлэн модон материал байх юм бол түүний орчинд одоо тухайн орчинд нөлөөлөл нь одоо эрүүл ахуйн хувьд нэлээд өндөр зэргийг одоо чанарыг хэрэглэгч нарт үзүүлдэг учраас түүндээ илүү төлхөө хүмүүс одоо сонгодог. За сүүлийн үед бол одоо ингээд орчны нөхцөл байдал гадаа цаг агаарын орчин те тоосжилт үйлдвэржилт энэ болгоны нэмэгдэхин хэрээр харшил Монгол улсад бол нэлээд өндөр хэмжээтэй бий болж байна. Цаг агаарын үед ч гэсэн өөрчлөгдөж байна шүү дээ. Тэгэхээр
ялангуяа хүүхдийн унтаж амардаг өрөө маш олон цагийг өнгөрүүлж идэг. Тэгээд одоо шүү юу байдгийг болж игэл тиймэрхүү чухал хэсгүүдийн одоо тавилгыг сонгохдоо модон материалыг илүүдүүлэх үү тухайн үед хөрөнгө оруулалт нь одоо өндөр байх хэдий ч одоо ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт нь маш өндөр хэмжээнд одоо эрүүл мэндэд одоо тэр анхаарал хандуулж ийн гэсэн хөрөнгө оруулж ийн гэсэн үг. Тэгэхээр тэр тал дээр хүмүүсийг илүүдүүлэх үү анхаарад одоо энэ материалын сонголтуудыг одоо илүү маш зөв сайн хийж байгаасаа гэж зөв хувийн зүгээс бас хүсэх бай. Тийм. Woodman бол цэвэр цул модны идэл үйлдвэрлэгч гэдгээрээ маш алдартай байсан. Тэгээд одоо бол таны яриагаар бол ерөнхийдөө үнэн нь маш өндөр байгаа учраас хоёр дахь чөлөө дээр хийж гинэ гэсэн. Үүний шалтгаан нь ер нь юу байсан бэ? Ер нь одоо дэлхийд дахинд одоо модны үн өссөн. Дээрээс нь одоо манай хойд хөрш бол одоо зөөлөн модны одоо нэлээд хэрэглэн түлхүү хэрэглэгддэг модны одоо нэлээд том их усүр. Тэгээд одоо өнөөгийн нөхцөл байдалтайгаа хамаатай мод бэлтгэх процесс нь одоо удаашраад дээрээс нь олон улсын тээвэр логистикаас хамааралтайгаар одоо үн ерөөсөө маш өндөр хэмжээнд өссөн. Тэгээд түрүү хэлсэн шүү дээ хөвчлэн одоо нэг эцсийн бүтээгдэхүүн хүртэл боловсруулах процесс маань өөрөө дотоодоо үйлдвэрлэхэд одоо эрчим хүчний тариф нэмэгдчихлээ. Одоо өшөө дулааны тариф нэмэгдэн одоо өшөө юу гэдэг те тэр дагаа цалин хангамж өсөж байна. Валютын ханш одоо те огцом одоо орчлогч. Энэ бүхнээс хамааралтайгаар эцсийн бүтээгдэхүүн гарах үнэл ерөөсөө тасралтгүй өсөж байна. Тэгээд хүмүүсийн худалдаа авах чадвар эсрэгээр эдийн засаг сулрагдсан буурч идэг. Тэгээд үүнийгээ дагаад нөгөө эрэлтээсээ хамааралтайгаар бид нар одоо түлхүү одоо бүтээгдэхүүний тоо хэмжээ эрс багассан. Зүгээр мэдээж бид нар олон жилийн салбарт ажилласан учраас одоо туршлага нь байна те. Тэгээд бид одоо тоног төхөөрөмж бүх зүйлс нь байгаа. Цаашдаа уулын илүү түлхүү хөгжүүлэх талаар зорилготой явж исэн. Одоо тэгээд нэлээд удаашралтай хэмжээнд хүрчлээ. Тэгээд дээрэс нь манай улсын ашиглалтын талаарх бодлого өнөөдрийн одоо ногоон байгууламж одоо сантай холбоотой энэ цаашид хөгжүүлэх гэж байгаа энэ бодлого хуультай холбоо энэ бүх юмнаас хамааралтайгаар ер нь ажиллаж явах удаашрах төлөвтэй болчлоо. Яг тодорхойгүй байдал улмаас дотооддоо бол. Тэгээд ихэвчлэн манад бэлтгэгдэж байгаа одоо мод материалууд барилгын салбар те төр хэрэглэгдэх модон бүтээгдэхүүн рүү одоо ороод эцсийн бүтээгдэхүүн рүү болол чиглэх хандлага нь ерөнхийдөө буурч тэгээд боловсруулах процессын өндөр байгаа учраас бид нар гаднаас одоо тухайн модон материалыг бэлдээд одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд одоо бэлэн болгоцсон материалыг худалдаж авсан нь илүү хямд байгаа учраас одоо бид нар тэдний эсрэг одоо юу гэх юм иймэрхүү хэмжээнд бол бодлого төвшөнд бид нар ажиллах боломжгүй болж байгаа. Woodman-ийн хувьд бол Монголдо анхлан нэвтрүүлсэн технологийнхаа тухай та яриач. Монгол бол 90 оноос хойш миний бодлоор тухайн үеийн инженер одоо үйлдвэрлэлд бол инженерийн төвшний одоо боловсрууччин бол маш чухал хэсэг байж идэг. Тэгээд чадвартай мэрэгчлэтнүүдийг тухайн үеийн нэг үйлдвэр одоо завод тэр бүх зүйлүүдэд байхгүй болгосон устгалд оруулсантайгаа адилхан мэрэгчлэтнүүд нь дагаад одоо устгалд одоо орсон. Муухайгаар хэлэх юм л дээ. Тэгээд түүнээс хойш одоо юу гэдгийг технологигүй болоод үйлдвэржилтгүй болоод бүх зүйл ингээд байхгүй болохын хэрээр бүхэл зүйл одоо биднээс одоо юмыг бий болгохыг бүтээ одоо буцаагаад бид нар тухайн социализмын үед үйлдвэрлэлийг яаж бүтээн байгуулж ирсэн бий болгож ирсэн гэл тухайн нэвтрүүлгүүд хаяа гарч байгааг үзэхээр одоо бид нар яг л түүнийг л хийх гээл байж байгаа юм лээ. Яг нь зүгээр хэлбэр дүрс найраа өөр гэхдээ бид нар түүнийг л хийх гээл дахиад бий болгох гол дахиад нөгөө байсан үйлдвэрүүдэд бий болгох гээд байсан нөгөө нөхцөл байдлаа бий болгох гээд бий болгохоос зайлшгүй байна гэдгийг төр засгийн маань ч одоо сүүлийн үед нэлээд өндөр хэмжээнд яриад эхэллээ шүү дээ. Дотооддоо үйлдвэрлэхгүйгээр бид нар ялангуяа өнөөгийн ийм гадаадын орчны нөхцөл байдлыг одоо уялдаатай бид нар удаан хөрвүүлжлэх боломжгүй л дээ. Тэгэхээр дахиад нөгөө төлөв бүр ихнээс нь ингээд эхэлж байна. Шинэ гарах бүтээгдэхүүнийхээ санааг та хаанаас авч ийн юу? Ихэнхдээ хэрэглэгч нар өөрсдөө санаагаа өгдөг. Бид нар одоо юу гэдэг хэрэглэгчид тосож үйлчлэн шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн бид нар заавал тэр мэдрэмжийн урд бид нар мэдрэмжээ ажиллаж хөгжүүлж чадчих тухайн одоо хэрэглэгчийг бид нар тосож одоо өөрийн хэрэглэгч болох боломжтой болж байгаа. Тэгэхээр бид нар тэртлийн судалгааг бол маш олон янзын одоо их усүрээс гаргаж авдаг. Тэгээд ажилчдаа бас тийшээ хөгжүүлэх зорилго бас нэлээд төлхөө тавьж ажилладаг. За хамгийн чухал зүйл бол
тухайн хүний одоо тэр мэдрэмж тухайн хүний тэр хийсэж байгаа зүйлийг бодит болгохдоо бид нэр давхар одоо технологийн хувьд те одоо дээрээс нь тухайн одоо тавилга бол хүний эргэн тойрон орчинд ерөөсөө хамгийн одоо хүнийг ерөөсөө хинээс ч илүү одоо төлхөө хүрээлж идэг одоо бодит орчин байдаг учраас аюулгүй байдлыг одоо нэн тэргуунд тавьдаг. Дээрээс нь давхар тухайн хүний те одоо хүсэл мөрөөдлийг түндээ шингэн, дээрээс нь одоо өнгө будхийн зохицол, дээрээс нь одоо эрүүл ахуй те ялангуяа цэвэр модоор үйлдвэрлэж байгаа тавилга бол эрүүл ахуйн хувьд бол нэлээд өндөр таашаалыг хэрэглэгчид нарт маань өгч идэг. Тэгэхээр яг нь модон тавилга илүү сонирхож байгаа, модон бүтээгдэхүүн сонирхож байгаа хүмүүс бол тэр талын мэдлэг аюу өндөр байдаг. Танайхаа бол ингээд хүмүүсийн бодлыг бодит болгодог тий. Тэгээд яг ингээд бүтээгдэхүүн гараад эцсийн бүтээгдэхүүн болох үед та ер нь ямар мэдрэмж авдаг вэ? Яг анх одоо ингээд нэг олон жил ажиллажхлаар юу гэдгийг тухайн үед би ч анх үйлдвэртээ жолоочоос эхлээл айлд тавилга хүргэн тий өгсрах. Тэгэл одоо тэр олооноос ингээд бүх одоо шат амжилгаар өөрөө явж исэн болохоор одоо ингээд заримдаа гудамжаар явж байхдаа айлын цонхнууд руу харддаг. Ялангуяа тэр өөрөө айлуудаар ингээд явдаг гэсэн үеийн одоо миний хийжсэн тухайн үед хүргэжсэн тавилга байдаг болов тэднийхээ одоо тий нэмээд хэдэн хүүхдтэй болсон бол гэт ингээд айлуудын цонх руу ингээд харах ч юм уу эсвэл одоо ингээд гадуур явж байхад мэдээж олон жил ажилласан учраас олон газар бид нэр хүртээмжтэй одоо ажиллаж исэн тэр болгоныг ингээд заримдаа өөрийнхөө хийсэн бүтээгдэхүүнтэй одоо тааралдахлаар гоё л үдгийг өөрийнхөө алдааг бас харна, өөрийнхөө ололтыг бас харна. Тэгээд улсдаа бас тэ бас тодорхой хэмжээнд бас хүн байгаагийнхаа юг одоо бас мэдэрдэг шүү дээ. Одоо жишээлбэл танаа дээр хамгийн удаа ажиллаж байгаа хүн хэдэн жил ажилласан бэ? Одоогоор манад 10-аас дандаа дээш жил ажилласан хүмүүс хөвчлэн байдаг тийм. Ер нь 10-аас дээш жил ажиллаж гин гэдэг чинь ер нь маш тогтвор суршилтай ажиллаж гин гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо бол бүх салбарт хүний нөөц маш хэцүү байгаа. Тэгээд та одоо танахаас одоо ямар зүйл байсан болооч гэдэг юм уу те. Ер нь байгууллагын зүгээс юу ингэж байсан болоод ийм урт удаан хугацаанд хүмүүс чинь тогтвор суршилтай ажилласан гэж та бодож байна. Ер нь бол бас л одоо ковидын өмнөх те ковидоос хойш тэгээ давхар нэг үйлдвэрлэлийн хөгжлүүдийг бас нөхцөл байдлаас хамаарат хүмүүс нэг ажиллах тухтай орчин дээрээс нь одоо цалин хангамж түүнээс гадна одоо хамгийн чухал зүйл бол ажиллаа хийхэд одоо хэрэгцээтэй одоо тий зүйлүүдийг одоо бэлэн болгох ажлын байран дээр нь одоо бий болгох тэр бол маш чухал одоо байдаг. За та бол ээж аваасаа энэ бизнесээ бас багаасаа ингээд өвлөө тавсан. Та дараагийн үеэ яаж бэлдэж байна? Магадгүй хүүхдээ ч юм уу бэлдэж байгаа юу миний ирээдүйд? Миний хувьд бол яг бизнесийг цаашаа өвлүүлэх үү, үлдээх үү гэдэг дээр хуучин бол одоо жишээлбэл надад бол сонголтгүйгээр энэ бизнес ирсэн. Дээрээс нь би одоо өөрөө аль том хөхөд тэгээд нөгөө тухайн үеэ нөгөө өөрийнхөө том хүүхдийн үүргэрэлээр тэгээд дээрээс нь энэ чиглэл рүү эцэг юм одоо намайг мэрэгшүүлсэн тэр одоо тэ бүх зүйлүүд дээрээс нь тэдний хүсэл мөрөөдөл дээрээс нь миний одоо өөрөө хувь хүн болж өсөж хүмүүжсэний одоо чадвар чансаа тэ энэ бүх зүйл бүгдээр ингээд өнөөдрийн намайг болон одоо миний бизнесийг бий болгоход одоо явж байгаа. Цаашдаа мэдээж энэ үнд зүйлээ хин нэгэнд өөрийнхөө одоо цааш нь энэ үнд зүйлийг манай гэр бүлийг үнд зүйлийг цаашаа ингээд хадгалаад энэ хэмжээнд мэдээж яваасаа гэж хүснэ. Мэдээж 3 дахь үе дээрээ те цаашаа илүү сайн байгаасаа гэж хүснэ. Тэрийгэ бодож өнөөдрийнхээ одоо дэд бүтэц суурийг ишөө илүү сайжруулна те одоо магадгүй би 5 жилийн дараа байхгүй болчихоос гэсэн бол төр зур ашиг олохын төлөө хийжсэн бол өнөөдөр энэ бүхнийг бас хийхгүй байлаа. За тэгээд мэдээж ирээдүйд хин нэгэн хүн те одоо миний араас гарч ирэх бах. Тэгэхээр тэр хүртэл одоо өөрөөсөө чадах бүх хэмжээний ямиг одоо ингээд үлдэнд бий болгох. Ер нь Woodman дотоодын нийт бүтээгдэхүүний тэдэн хувийг эзэлтэн гэсэн тийм ер нь нарийн судалгаа байдгүй. Хүчин чадлаараа ажиллавал ер нь жишээлбэл яг бизнесийн цэвэр орчинд бид нэр өрсөлдөх юм бол дотоодын одоо зах зээлийн бид нар 20%-ийг 20-оос багагүй хувийг бид нар хангах хэмжээнд ажиллах төлөвлөгөө гаргаад ажиллаж исэн боловч одоо бас л нөгөө ковид те одоо өшөө дагалдах одоо байгалийн баялагийг ашиглах одоо хууль тогтоомж өшөө одоо импортын одоо бодлогууд энэ бүхнээс одоо хамааралтайгаар бид нар богино хугацаанд төлөвлөхгүй бол холыг харж төлөвлөх
тийм одоо бодлогын хэмжээнд хийгээд ч тэр ерөөс мөрөөдөл болоод ингээд ширээн дээр бичиг заасуулах бэлтждэг. Тэгэхээр одоогийн хэмжээнд бол ерөнхийдөө ойрын үедээ бид нэр технологийн хувьд ямар ч үсэн хоцрогдолгүй дэлхийн хөгжлөөс одоо хоцрогдолгүй явж явах хэрэгтэй байна. За ирээдүйд одоо тий боломж гарвал одоо өнөөгийнхөө нөгөө нөхцөл байдалд уялдуулаад төлөвлөгөөг цаашаа хэрэгжүүлэх одоо боломжийг гарч ирэх таатай орчныг одоо тий бүртгэл одоо магадгүй хүлээлгийн байдалтай ч гэх юм. Тэгэл 2-3 янзын плантал явж байна. Анх бол их өөдрөг мөрөөдөлтөй бид нар дотооддоо манай компани одоо слоган чинь импортыг орлох их орны бүтээгдэхүүн гэдэг. Анхнаасаа л тийм юутай явж исэн. Гадаадын бараа бүтээгдэхүүнийг те бид нар өрсөлдөж дотооддоо одоо баялагийг бүтээнэ гэж хэлсэн боловч дотоодоос төвхийд бэлтгэх энэ нөхцөл маань харамсалтайгаар одоо төрийн бодлогын дагуу хүмүүгтээд дээрэс нь маш олон нөхцөл байдлууд нөлөөлж байна л да. Тань Woodman-ийн ирээдүг яаж харж байна? За би бол ирээдүг илүү хурдцтайгаар одоо өөрийнхөө толгой дотор ботцсон байгаа тэр мөрөөдлөө илүү хурдцтайгаар түүндээ хүрэх юмсан. Тэр маань одоо мэдээж өгдөг дотоодын энэ олон жил одоо бид нар ажиллахдаа мэдээж дотоодын одоо салбартаа бид нар хэрэг болох юмсан. Одоо түшицтэй байх одоо хэмжээнд үйлдвэрлэлээ авч явах юмсан. Бас эргээд залуу үеийг сургах те нөхцөл бололцоог нь гаргаж өгсөн тийм бааз байхыг бас хүсдэг. Үйлдвэрлэлтэйгээ давхар одоо ганцхан ашиг олохоос гэдгээс илүү давхар бас бидэрт олон янзын бодлогууд байдаг. Нэг олон жил ажиллахлаар энэ бүхнийг бас давхар бодолцох боломжууд гарч ирж байгаа юм л да. За нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч бизнесийнхаа тухай дэлгэрэнгүй ярьсанд танд маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн зүгээс Go брендийн эрэгтэйчүүдийн арьс арчилгааны багцыг бэлгэлж байна. За их баярлалаа. Одоо танай нэвтрүүлгийн хамт олонд одоо баярслал илэрхийлээ. Тэгээ үндэсний үйлдвэрлэлийн компаниудыг те бусдад таниулахад энэ ажилд ч өндөр амжилт хүсье. Тэгээд Go брэнд давт үргэлж хамт байгаарай. Маш хүсмээр байна. Баярлалаа. За баярлалаа. Миний бизнес нэвтрүүлэг танд хүрлээ. Дараагийн дугаартаа бид дотооддоо Sapa Club бодлын үйлдвэрлэл эрхлэгч мөн хоёрын бизнесийг онцлогоолно.